гэрлэл туслах олон хэрэг маргаанд ордог өмгөөлөгч хүний хувьд залуучуудаа хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Гэр бүлээ нэгдүгээр тавьж чадахгүй бол хүүхэд гарах хэрэггүй шүү. Хүүхэдтэй болсон бол баяр хөөртэй өсөх хэрэгтэй шүү дээ. Амьдрал мөнгөтэй л бол жаргадаг юм шиг шүү дээ. Элэг бүтэнд байж жаргадаг гэдгийг л ойлгоосоо гэдгийг хүсэж байна. Өнөөдөр миний хувьд гэрлэл туслах эдрэнгүй байх тухай нэгэн шүүх хуралдаанд ороод галч гэлээ л дээ. Тэгээд амьдралд хачин зүйлүүд их байх юм аа. Өөрийнхөө 5 хүүхдийг хайчаад хүний 4 хүүхдтэй үнтэй сууна гэд явцсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө 5 хүүхдтэй үлдсэн их нь хүүхдийн тэтгэмж тогтоолохгүй л шүүхэд хандсан байгаа шүү дээ. Нөгөө тэтгэмжээ бас өгөхгүй ч шиг те. Би цаанаа амьдралтай амьдрах гэж зүтгэж ийнэ гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгээд ер нь өөрийнхөө хүүхдийг өсгөж чадахгүй бол хүний хүүхдийг яах гэж өсгөн гэж тэнд очив. Ер нь ч тэгээд цаад суусан хүүхний хувьд одоо те өөрийнхөө хүүхдийг хайрлаагүй өөрийн чинь хүүхдийг хайрлах уу? Мэдээж хайрлахгүй. Гэхдээ түүнээс авах мөнгө л чухал байсан юм шиг байна. Эндээс ахаад нэг бодол төрж байгаа байхгүй. Тэр юу гэхээр өөрийнхөө жаргалын төлөө бусдын жаргалаас хумслах хэрэггүй л байхгүй юу?